Орхон Тамирын хөндөд орших Архангай аймгийн Цэнхэр сум нь аймгийн төвөөс 30 орчим километрт байрлах аймгийн төвтэй хамгийн ойр сум юм а. 1500 гаруй өргөтэй 6000 орчим хүн амтай тус суманд өөрийн хөдөлмөр зүтгэлээр ажиллаж амьдарч байгаа залуус олон байна. Сумын нийт хүн амын 60 орчим хувийг залуус эзэлдэг Цэнхэр сумын хөдөлмөрч залуусын төлөөлөлтөд бид уулзлаа. За ихтэй сургуульд суралцаад өөрийн төрлөх сумандаа ирж хуваараа хөдөлмөр эрхлэн ажиллаж амьдарч байгаа залуу гэр бүл дэлгэр мөрөн, Жавзан дайрынаар газар тариалан болон эрчимчсэн мал аж ахуй, бэлчээрийн мал аж ахуйг эрхлэж байна. Энэ жилийн тухайд 4 га орчим талбайд хүнсний ногоон тижэл, тариа буудаа зэргийг тариалжээ. Ургацын хэмжээ тухайн жилийн цаг улирлын байдлаас ихээхэн хамаарч харилцан адилгүй гардаг байна. За биднийг очих үед дэлгэр мөрөнгөөх хадландаа гарсан байлаа. Одоо энэ залуучууд гэхдээ бас нэг үе одоо сайхан ажилдаг болчих. Тэгээд одоо үр шимийн талдаа бол одоо өнөөдөр Монгол залуучууд бол хөдөлмөрлөөд явал за өнөөдөр гардггүй маань бодоход хизээ нэг цагт үр шимэнд гарч л таарна. Юм чинь цаг тухайдаа гарна гэж аахгүй. Хаажимдаа гардаг болохоор. Тэгэл нэг өдөр л чидийн үдэндээ. За ер нь гаагаас гавх, ер нь баг талаас их ургац авна. Дээр нь байгальдаа одоо модны онгорхой цорхойг хадвал энэ гал төмрийн аюулаас сэргийлнэ. Бас энэ өв сургуулийн юунууд нас арай өөр, дараадаа өөр ургамлууд ургана. Тэр талдаа бол ашигтай. Тэгээ ер нь бас талбай одоо ер нь бас манай арангаач ер нь жоохон талан мото газар модны онгорхой цорхойгоос бас өгтгөн ургаж, ургац цогон дээр авдаг учраа дээ. Тэгээ уламж чадлан бол ер нь бас үр дүн сайтай. Дараа жилдээ бас их мундаг сайн ургана. Өнөө цагт ямар ч ажиллагааг хөнгөвчлөн техник хэрэгслийг түлхүү ашиглаж байгаа нь уламжлалт арга орхигдох, мартагдах байдлыг үүсгэж байгаа. Иймд дэлгэр мөрөнгийн хувьд хадлан тижээлээ бэлтгэхдээ уламжлалт гар аргаар бэлтгэж, мал маллах, газар тариалангийн ажилдаач уламжлалт аргыг голчилдог байна. За түүнчлэн өөрийн эрхлэж байгаа үйл ажиллагаа өргөжхийн хэрээр орон нутгийн иргэдийг ажлын байртай болгоход анхааран ажлын байраар боломжийн хүрээнд хангахыг зорддог байна. За одоо энэ над дээр нэг хоёр хөгжлийн бэрхшээлтэй хүн байна. Бусдууд нь бас яг туслаад би бас тэднэрт туслаад димэндээ одоо тэд нар өөрсдийнхээ хадлангийн надын хадлан дээр туслаад өөрсдийнхээ хадланг гадуулаад тиймэрхүү маркаар бас би хүмүүсээ бас ажиллуулж явна. Бүгдээрээ бас малтай. Нутгийн сайхан ах дүүнэр усууд байгаа. Энэ хоёр хөгжлийн бэрхшээлтэй гэдэг нь нэг нь бол бусдуудынхаа сегмент, шимээсэг, ойр зүрийн эвдэрлийг засна. Нөгөөх нь бол тэгэл хадах бухалдах гаргуудсаа тэгэл жил болгон дагаж хардсан да. Залуу гэр бүлийн ирээдүйн зорилго эрчимчсэн мал аж ахуйгаа өргөжүүлж газар тариалангийн ажлаа илүү боловсронгуй болгохыг хүсэж байгаа тухайга залуус ярьж байлаа. Хүн өөрөө хөдөлмөрлөж чадвал хот хөдөө айланд нь ч сайхан амьдарч болно гэсэн үгийг тэд хэлж байсан юм. За Цэнхэр сумын хөдөлмөрч залуусын нэг бол Мужаан Жанчив. Тэрээр өөрийн мэрэгжилдээ хайртай төдийгүй ямар нэг дээд сургуульд суралцсан энэ мэрэгжлийг эзэмшээгүй өөрийн ааваасаа өвлө авчээ. Би бол яг тийм сургалт мургалтанд хамраадаг. Ерөөсөө өөрөө хичээгээл сурсан. Өөрөө л ерөөсөө зүтгэсээр сурсан да энэ. Тэгээд уг нь дүүнэртээ бас одоо надаас доодох дүүнэртээ бас ганц нэг юм сургыг барья гэж боддог. Хөдөлмөрлөө левел ер нь ижлэн шүү дээ тийм ээ. Ямар нэг юм дээ. Зөв бодолтой зөв сэтгэлтэй хөдлөлөө. Тэгвэл дэвшлэнлээ тиймээс буруу бодолтой бас байгаа тавал бас бүх юм доогоор яаж тийм ээ доошлоо шүү дээ. 2006 оноос эхлэн биедан жижиг хэмжээний үйлдвэр гэж хэлж болохоор үйл ажиллагааг өөрийн хашаандаа эхлүүлсэн ч олон үйлчлүүлэгчтэй болж чадсан байна. Гол нь захиалагчдаа чанартай бүтээгдэхүүн гаргаж өгөх нь чухал гэж ярих Жанчвын хувьд өөрт тавьсан зорилготой хүрэхийн төлөө хөдөлмөрлөх болно хэмээн хэлж байсан юм а. Миний хувьд ерөөсөө ганц одоо зорилго маань энэ л дээ. Тамах ажлын байр барин тэгээд маш сайн юу яана. Одоо энэ мэрэгчлээ бүр хөгжүүлнэ гэсэн үг. Залуу ер нь зорилготой байх хэрэгтэй тий. Сайхан зорилготой зөв сайхан бодолтой зорилготой байхад. Тэгээд зорилгоо бүр тодорхой баймаар билээ хүн. Одоо хизээ нэг цагт гэж бодмооргүй тий. Яг л одоо яг тийм зорилт тавьсан шууд л тэрэндээ хүрнэ гэсэн. Жишээлбэл одоо энэ 7 хоногт би тим хийнэ гэл тэр нь яг тэрэндээ л ерөөсөө яг тууштай баймаар билээ хүн.
Түүний хувьд мөн л уламжлалт арга ухааныг орхигдуулж болохгүй. За түүнийг залуус бид өвлөн авч үлдэх учиртай хэмээн хэлж байлаа. Сум орон нутагтаа хэрэгтэй шаардлагатай байгаа үйлчилгээ үйл ажиллагааг залуус өөрсдөө санаачлан түүндэд тууштай хөдөлмөрлөж чадвал үр дүн нь аяндаа харагддаг гэдгийг Цэнхэр сумын залуус өөрсдийн хөдөлмөрөөрөө харуулж байсан юм а. Тус сумын тухайд төв зам дагуу байрласан байгалийн үзэсгэлэнт газраар хүрээлүүлсэн байдаг тул аялал жуулчлалаа даган хөгжих боломжтой. За энэ чиглэлд сумын залуус мөн л тогтвор суурьшилтай үйл ажиллагаа явуулан хөдөлмөрлөж байна. Залуучуудын нэг битэх ер нь нас мөрөн ер нь идэвхтэй шүү дээ. Яг миний үеийн залуучууд бол ер нь хөдөлмөрлөлтөг сайхан хуваар бизнес эрхэлдэг олон залуучууд. Одоо ер нь сүүлийн нэг 5-6 жилийн дотор бол манай сум ер нь их хөгжиж байгаа. Энэ залуучууд ч маш их идэвхтэй хөдөлмөрлөж байгаа залуучууд байна. Амьдралаа дээшлүүлнэ гэдэг чинь тэгэл тэр залуучуудын одоо сум орон нутагтаа оруулж байгаа нэг хувь нэмэр шиг нэг сайхан байшин барьж байгаа. Ажлын байр байхгүй, ажиллаж амьдрах боломж нөхцөл байхгүй гэвэл хаанч хөлөө олж сайхан амьдрна гэдэг мөрөөдөл төдий болно. За тийм болохоор өөрийн чадах зүйлдээ зорилготой байж мөн хөдөлмөрлөж чадвал залуус бид өнөөдөр хаанч сайхан амьдрах боломж байна гэдгийг Батмөнхийн хувьд онцлон хэлж байсан юм а. Хэдийгээр сумын хэмжээнд тодорхой хэмжээнд ажлын байр тутамгаас үүдэн ажилгүй залуус байгаа боловч өөрийн хөдөлмөр зүтгэлээр амьдралаа сайн сайхан авч яваа залуус тус суманд олон байна. Шин санаа залуусын оролцоо хэрэгтэй байгаа энэ цаг үед залуус манлайлагч байх хэрэгтэй гэдгийг Цэнхэр сумын залуус уриалж байсан юм а.